Тэгэхээр байдал яг хэвээрээ байгаа. Тэгээ өнөөдөр хэдий ч одоо нөгөө уул уурхайн бүтээгдэхүүнийг те зуучлах, арилжаалах тусгай зөвшөөрөлтөө яг одоо 10 орчим компаниуд байна. Тэгэхээр зөвшөөрөл авсан компаниуд ч өнөөдрийг хүртэлтэй нөгөө үйл ажиллагаагаа бас нөгөө бүрэн дүүрэн гэдэг юм уу те нөгөө явуулах юм боломжгүй байдалтай байгаад байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдрийн одоо Монголын хөрөнгийн биржээс баталсан одоо журмаараа болохоор бирж болон брокерууд ингээд бүгд бирж болон брокерууд те уул уурхайн одоо энэ арилжаанд оролцох энэ журам маань хിവэрэ мөрдөгдөд явж байгаа. Тэгэхээр мэдээж бирж одоо сайн төлөв захирал гэж ярилцах хэрэгтэй мэдээж энэ бирж хосын ханш нөө IPO-с нэлийн усад байсан тэр нь бол мэдээж уул уурхайн биржтэй холбоотой гэж байна. Тэгэхээр энэ одоо хойшлож байгаа шийдвэрийн цаана одоо брокерууд оролцуулахгүй байгаа нь учир шалтгаан яг ямар учиртай гэдэг нь та тэр талаар мэдээлэх юм байна. Тийм, брокеруудыг болохоор за эхний удаад нь хойшлуулсан шалтгаан нь болохоор брокеруудыг одоо жишээлбэл технологийн хувьд гэдэг юм уу те нөгөө арилжааны системд холбогдсон байдал нь одоо бүрэн дүүрэн биш байна гэдэг шалтгаанаар бол хойшлуулж байсан. Хатал бол сая одоо 10 сарын 1-нд хойшлуулад те бид нэр 10 сарын 1-нд бүх одоо нөгөө холболтуудаа хийцэн тийм үү одоо хөрөнгийн биржтэй ихэнх брокеринг компаниуд маань холболтоо хийцэн арилжаанд оролцох одоо бүрэн боломжтой байсан. Тэгэхээр тодорхойгүй шалтгаанаас те одоо нөгөө бас ингээд брокеруудыг зөвхөн гэж байгаа шүү дээ. Дан брокеруудаар явах арилжааг одоо явуулахын шийдвэрийг бас тодорхойгүй хугацаагаар хойшлуулж чад байж байгаа л да. Тэгэхээр уулуурхайн биржийн одоо бүтээгдэхүүний арилжааны явцыг идэвхтэй харах юм бол 4-р сард бол нэлээ мэдээж сангийн яамнаас бол одоо хорооноос мэдээж арга хэмжээ аваад нэлээд идэвхцсэн. Гэхдээ 5 болон 6 сар буцаад буурж ах шиг байна. Сүүлийн 6 сарын мэдээлэл харах юм бол нийт одоо 570 мянган тонн нүүрс бүртгүүлсэн. За үүний бол дөнгөж 64 мянган одоо арилжуулаад байна. Тэгэхээр брокеруудын оролцоо байсан бол энд одоо ямар өөрчлөлтүүд байх байсан бэ? Тэгэхээр бид нар өөрсдөө мэргэжлийн зуурчлагч байгууллагуудын нөгөө үүрэг роль ач холбогдлыг бид нар бас ойлгохгүй байгаа даа л та. Тэгээ энэ дээр одоо нөгөө хин нэгнийг буруутгах гэдэг байгаа биш те яг худалдан авагч талаасаа ч гэсэн те худалдагч талаасаа ч гэсэн мэргэжлийн хөрөнгө оруулагч яагаад байх шаардлагатай юм бэ гэдгээ сайн ойлгохгүй байх шиг байна. Өнөөдөр бид нар үн цаасны зах зээлтэй бас яг харьцуулаад бодоод үзэх юм бол те өнөөдөр ямар компани хувьцаанд хөрөнгө оруулахын, ямар компани бондод хөрөнгө оруулахын гэдэг мэргэжлийн зуучлагчаас яг мэргэжлийн зөвлөгөө авч шийддэг. Тэг ямар эрсдлүүд учирж байгаа юм, ямар компани одоо тайлан баланс нь ямар байгаа юм, эрсдэл чинь ямар байгаа юм гэдгийг судалгаа дүн шинжилгээтэй хөрөнгө оруулалтуудыг хийдэг, худалдан авалтуудыг хийдэг. Яг энэтэй адилхан уул уурхайн салбар бас л яг мөн адилхан тий. Хэдий одоо нөгөө хятад компаниуд Монголын компаниудтай харьцаж байгаа ч гэсэн тий. За эхлээд биржээр авсан байж болно. Дараад нь гарсан эрсдлүүдээ яаж шийдвэрлэх гэдэг нь тодорхойгүй байгаа. Энэ дээр гашуун туршлагууд бий болцсон байгаа тий. Өөрөөр хэлбэл юу гэхээр арилжаагаар нүүрсэн авцсан. Гэхдээ хугацаанд одоо худалдан авалт нь бараа нь очоогүй байгаа. Нөгөө гэрээндээ заасан чанартай бүтээгдэхүүн очоогүй баг. Гэх зэргийн асуудал үүссэн. Гэтэ энэ асуудлуудаа яаж одоо нөгөө шийдвэрлэх юм гэхээр хүнд байдалд орчод байгаа байхгүй худалдан авагч нар. Яг гэвэл дунд нь худалдан авагчийнхаа өмнөөс энэ үйл ажиллагаагаа явуулах нөгөө зуучлагчийн байгууллагуудыг ашиглаагүйгаас болоод. Тэгэхээр өнөөдөр одоо ийм асуудлууд гарцсан байхад эргээд нөгөө худалдан авагч нар бирж рүүгээ хандах юм уу? Нөгөө Эрдэнэс 5 руугаа хандах юм уу гэдэг маш хүндрэлтэй болчиход байгаа байхгүй. Яг гэвэл бирж гэдэг байгууллага өнөөдөр уул уурхайн нөгөө хилцэн хэдэн хүнтэй байгаа вэ? Тэгэхэд худалдан авагчийн тоо 500 гаруй худалдан авагчийн тоо бүртгэгдтэй байгаа. Энэ олон харилцагчдын асуудлыг яаж шийдэх юм бэ? Яагаад ч хүрэлцэхгүй байхгүй юу? Тэгэхээр нэг харилцагч гомдоовол цаана 10 харилцагч гомдоод дахиад энэ Монголын хөрөнгийн биржийн арилжаанд орохгүй л явж байгаа. Монголчууд хийсэн амандаа хүрдгүү гэрээгээ нөгөө хамгаалдаггүй те гэрээнийхээ заалтуудыг хэрэгжүүлдэггүй гэдэг юм зүйлүүдээс болоод. Уул уурхайн бирж одоо мэдээж энэ жилийн байдлаар нүүрсний экспорт нэлээд буурсан. Тэгээд энэ нь мэдээж төсөв нэлээд өндөрлөж байгаа. За үүнтэй холбоотойгоор мэдээж хөрөнгийн бирж ганцхан брокероор одоо цор ганц брокер ажиллаж байгаатай холбоотойгоор мэдээж худалдан авагч талтай одоо гэрээний одоо биелэлтний хянж чадах байдал. За мөн түнш одоо төлбөрийн одоо ямар нэгэн асуудал гарвал энэ бүгд яг хариуцж чадах болов. Тийм. Тэгэхээр ерөөсөө яагаад уул уурхайн бирж байгуулагдсан бэ гэдэг. Тэгэхээр ерөөсөө зорилго нь юу байсан гэхээр нүүрсний энэ экспортыг нээлттэй их тод болгох байсан шүү дээ. Ялангуяа тэр дотор төрийн хүнжтэй компаниудын нүүрсний экспортыг арилжааг нээлттэй их тод байх байсан. Тэгэхээр хөрөнгийн зах зээл уул уурхайн биржийн арилжааг хизээ нээлттэй их тод байх юм гэхээр чинь ерөөсөө тийм мэргэжлийн олон байгууллагуудын оролцоог хангаж ээж нээлттэй их тод байх байхгүй. Тэрнээс биш тэн дээр одоо юу гэдгийг бирж нэг платформ дээр бий болгоод тэн дээр нь худалдаагч худалдагч хоорондоо арилжаа хийгээд тэрийг ингээд самбар дээр харуулах биш юм аа тий. Энд чинь арилжаа хийгдсэний дараах процесс нь хамгийн чухал байдаг байхгүй. Арилжаа хийгдээд гэрээ байгуулагдаад тэр гэрээний гүйцэтгэл нь хэр зэрэг байгаа юм гэдэг чинь хамгийн чухал. Тэгэхээр энэ процесс чинь өөрөө нээлттэй их тод биш байгаад байгаа учраас нүүрсний арилжаа өнөөдөр буурчаад байгаамаа. Ийм байгаа болохоор чинь гэрээгээ бид нэр барьж чадахгүй гэрээнийхээ гүйцэтгэл
асуудлыг хангаж чадахгүй байгаа болохоор худалдан авагч нарыгаа гомдоогоод эргээд арилжаанд орж ирэх худалдан авагчийн тоо цөөрчөд байна л гэж байгаа байхгүй. Бизнесийн байгууллагуудын жишээлбэл хамгийн том амжилтынхаа одоо нөгөө үзүүлэлт нь юу байдгийг гэхээр чинь ерөөсөн харилцагчдынхаа тоог барих штэ тий. Харилцагчдынхаа тоог барих, давтан үйлчлэгээ авж байгаа харилцагчдын тоо олон байх тусмаа сайн бизнес доктортой байна л гэдэг. Тэгвэл өнөөдөр 500 гаруй худалдан авагч анх бүртгүүлчихэд өнөөдөр арилжаанд орж байгаа нь 10 хүрэхгүй байгууллага байгаа бол яагаад вэ л байхгүй юу? Тэгэхээр энэ дээр дүн шинжилгээ хийх ёстой. Ямар шалтгаанаас болоод бид нар худалдан авагч нараа алдчихад байгаа юм бэ? Энэ дээр бидний ганц шалтгаан өнөөдөр хэлээд байгаа юм тий. Нүүрсний үн буурсан. Тийм. Yes. Нүүрсний үн буурсан 30 гаруй хувиар өнөөдөр буурчаад байна тий. Өнгөрсөн оны яг мөн үетэй харьцуулах юм бол гэхдээ гол шалтгаан чинь нүүрсний үн буусан ч гэсэн арилжаа явж явах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл өнөөдөр арилжаа явагдахгүй байгаа байхгүй юу? Одоо бүгдөө хөрөнгөний зах зээлийг харъя. Компани хувьцаа өсчил байдаг, унжил байдаг. Гэхдээ хөрөнгөний биржийн арилжаа зогсдог юм уу? Үгүй шүү дээ. Ягаад гэвэл тэнд арилжаа унсан ч гэсэн явж лээдэг, өссөн ч гэсэн явж идэг. Уул уурхайн биржийн арилжаа өнөөдөр нүүрсний үн унангууд уул уурхайн биржийн арилжаа зогсон байдалд орж ийна гэдэг чинь тэнд систем чинь алдаг доголдолтой ажиллаж байна л гэсэн үг байхгүй юу? Унжаахад ч гэсэн азарж явах хэрэгтэй тий. Тэгэхээр яагаад энэ арилжаа явагдахгүй байна уу гэдэг чинь өөрөө бас нэг тод дохио өгöd байгаа гэж бодоод байгаа юм тий. Тогтолцооны нэг алдаа байна чинь доголдол байна л гэсэн үг л тий. Тэгвэл цаг үеийн мэдээлэлээр сэдвэрээд мэдээж нэг асуулт өчтөрийн байдлаар улсын хурлын шуулганаар шинэ засгийн газар шинэ ерөнхий сайдад таймлахад мэдээж хөрөнгөний зах зээлийн асуулт хэд хэдэн гэж асууж байгаа шүү. Тэгэхээр шинэ засгийн газар одоо хөрөнгөний зах зээлийг дэмжих ямар бодлого хэрэгжүүлж болох вэ? Хөрөнгөний зах зээлийг яагаад илүү ингэж чухал дэмжих хэрэгтэй бол? Тэгэхээр өнөөдөр бид нар ярьж байгаа Монгол улсын эдийн засгийн одоо хүнд нөхцөл байдалд орчлоо гэдэг аргагүй л дээ олон жил ингээд эдийн засгаа солгоруулна гэж ярьдаг хэрнээ өнөөдөр яг л хэвээрээ те 20 жилийн өмнөхтэйгээ яг адилхан нэг нүүрсний үндэл дотдог эдийн засгтаа байгаасыг хэвээрэл байгаад байдаг. Ямар ч өөр бусад салбараа хөгжүүлдэггүй. Адал энэ салбаруудыг чинь яаж хөгжүүлэх юм гэхээр хөрөнгөний зах зээлээр дамжуулж хөгжих байхгүй. Бид нар нэг санхүүгийн зах зээлийг ганц банк гэд хараад бараг 30 гаруй жил явцсан. Одоо л дөнгөж нэг хөрөнгөний зах зээл гэдэг зүйл рүүгээл анхаарал хандуулж эхэлж ах шиг байна. Гэтэл бид нэр өнөөдөр хөрөнгө оруулалтыг дат юм. Өнөөдөр ханшаа алдаад байна тий. Одоо он гарснаас хойш бид нар бараг 5% алдаад явж штэ тий. Манай төгрөг одоо унаад 5 гаруй хувиар унаад ингэ явж байна. За гэтэл гадаадын хөрөнгө оруулалт татъя. Валютын одоо урсгалыг наашлуулъя гэж яриад идэг. Тэгэхээр чи энийг хаана ямар салбараа дамжуулж оруулах юм гэхээр ерөөсөө хөрөнгөний зах зээлээр дамжуулж орно. Ягаад гэвэл банкуд дээр өнөөдөр Монголд л оршин суудгүй юм бол те данс нээхгүй гадаадын хөрөнгө оруулагч нар орж ирээд Монголд хадгаламжийн данс нээхгүй юм чинь те өөр бусад ямар одоо санхүүгийн зах зээлээр дамжиж одоо Монгол руу хөрөнгө оруулалт татаж оруулж ирэх юм бэ гэвэл хөрөнгөний зах зээл байгаа. Тэгэхээр энэ гадаадын валютыг наашин татах Монголд одоо бусад салбаруудаа хөгжүүлэх те хөрөнгө оруулалтыг дэмжих гэж бодож байгаа бол хөрөнгөний зах зээлийг дэмжих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хөрөнгөний зах зээлийг яаж бодлогоор дэмжих юм гэхээр татварын хамгийн түрүүнд татварын таатай орчноор. Өнөөдөр Монгол улсад ингээд даяараа нэг юм буруу одоо юу гэдгийг хандлагатай яваад байгаа байхгүй юу? Юу гэхээр ерөөсөө дандаа хэрэгэлдэг. Улсан ч хэрэгэлдэг те нөгөө одоо иргэдэн ч хэрэгэлдэг ерөөсөө юм үрдэг, зардаг тийм нэг сэтгүүнтэй л өнөөдөр бүгдээр яваад байна. Гэтэл чинь хэмнэлт хийдэг, хуримтлал бий болгодог гэдэг зарчим руугаа өнөөдөр бид нар шилжих хэрэгтэй. Тэгэхээр энэ хуримтлалыг яаж бий болгох юм, энэ хэмнэлтийг яаж бий болгох юм гэхээр ерөөсөө хөрөнгөний зах зээлээр өөрөөр хэлбэл татварын таатай орчин бүрдүүлж энэ өнөөдөр бидний хүнд эдийн засгийн байдлаас гарах юм болов уу гэж бодож байгаа юм те. Өнөөдөр жишээл хамгийн наадсахын жишээ гэх юм бол нийгмийн даатгалын тогтолцоогоо бүгдөө харчих те. Нийгмийн даатгалын сан гэж байгаа мөртлөө тэр нэг цоорхоо те нэг төлсөн мөнгөөр нэг хойд хормоогоор урд хормоогоо нөхөөл яваад идэг. Атал тэнд чинь хүн болгон дээр нэрийн данс үүсгээд тэтгэврийн сангууд бий болоод тэр сангууд чинь хуримтлал бий болгоод нөгөө үндэснийхээ компаниудын те бонд байна. Хувьцаанд нь хөрөнгө оруулаад ингээ компаниудад дэмжиж явах хэрэгтэй шүү дээ. Энэ хөрөнгө оруулалт нь урт хугацаанд байдаг. Энийн татвараас чөлөөлсөн байх хэрэгтэй л гэж хараад байгаа юм те. Тэгэхээр өнөөдөр бид нар зөвхөн одоо юу гэдгийг татварынхаа нэг хідэн төгрөгийн татвар авах гад те тэнд нэг юм том зургаараа харахгүй те нэг хідэн арилжаанд ордог нэг 3,000 хүмүүсийн татварыг авах гад тэнд ингэж те нөгөө улаарах биш те том зургаар нь хараад хөрөнгөний зах зээлээ татвараар дэмжиж өгөх юм бол энэ цаашдаа нөгөө улс орны хөгжилд бас хувь нэмрээтэй юм болов уу гэж бодож байгаа юм те. Зөвхөн Монголд Америк нэгдсэн улс ч байна, Канадад ч байна, Японд ч байна те нөгөө бүр иргэдтэй зориулсан юм одоо Японд жишээлбэл NISA гэдэг хөтөлбөр байдаг те Nippon Investment Saving Account гэдэг өөрөөр хэлбэл иргэдтэй жилдээ тухайн тодорхой хэмжээ хүртэлх хөрөнгөөр хадгаламж хөрөнгө оруулалт хийж байгаа бол бүх төрлийн татвараас чөлөөлдөг ийм хөтөлбөр байдаг те. Хөгжсөн Японд хүртэл тийм одоо те бодлогоор одоо ингээд татварын таатай орчноор энэ салбарыг дэмжиж байгаа чинь өнөөдөр бид нэр татвар аваад суугаад байгаа байхгүй. Яаж энэ салбар тэгэхээр өдлөхөв